За эн чинь юу лээ. Одоо хитаацснаас олж одоо хүний аим алах, хүний айманд хөргөн шивтэй гэдэг лөө. Нэг тиймэрхүү юм болоод байгаа юм шүү. Бид нар ч одоо нэг нүүрчтэйгээ хариуцлага ярих энэ төр юмны байхгүй болоод тэрний хооронд одоо энэ гэрээ нураахан л дээ. Бисаж ам алах гэж. За төрийн байгуулалтын байнгын орон асууя. Танах чи юу лээ хуралдаад ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн хүмүүс чинь сая дэмжиж явах шүү дээ. Энд ч одоо юу юм бэ? Заллий юм уу? За тэрийг нэг тодорхой тайлбарлачаарай. За би бол өчигдөр харлаа. Тэгээ өнөөдөр бол одоо ажлын цагт 10 цагт нь хурж ирээд хуралданд суулаа. Тэгээ бүлгийнхаа шийдвэрийг дагаад конопод харлаа. Тэгээд бүтнийг өдөр бол тамаллаа шүү дээ та нар бол. Монголын ард түмнийг шөнө өдөргөө унтуулахгүй ингэж болохгүй шүү дээ. Ийм бүдүүлэг байж. Би одоо нэр усыг хэлээд явах уу? Ойлгоорой тэргээ. Ахаад нэг ийм ямаарг байна. За тэгэхээр асуудлыг урьдчилахын тулд энэний дараа одоо би бол арчилт итгэдэг. Энэ хоёр том гүрний дунд Монгол улс арчилсан засагтай байх ёстой. Энийг би үгүй болгочихын тулд энэ төлөв явж байна. Энэ парламентын засаг хууийн өмч, шудрах шүүх,